Энэ манай ээж маань хүмүүжүүлэхдээ ээжийн төрсөн дүү амрааг ээхч байдаг. Тэр хэд хүмүүжүүлэхдээ надад тэгж ярьсан. Нэг худлаа 1000 худлааг дагуулдаг. Тийм болохоор чи хизээж бити худлаа яриараа. Хэрвээ нэг худлаа ярьчих юм бол тэрийгэ засахын тулд зүг болохын тулд гэдэг эсвэл тэрнийгээ дарахын тулд чи бүр өчнөө олон худлаа хэлнэ. Тийм болохоор хизээж бити худлаа яриараа гэж зааж гисэн байхгүй. Тэнгүүд би одоо өөрийнхөө хажуудыг тийм хүмүүсийг байлгадаг. Надад нэг л удаа худлаа хэлэх юм бол би гээ шуцаагаа барьчдаг. Ягаад гэвэл дараа нь өөр юун дээр яаж худлаа зангарахыг би мэдэхгүй болохоор нэг эхэлж ийна гэдэг чинь үргэлжлэнэ гэсэн үг гэдэг юутай болохоор тэгээ шууд орхичдаг. Тэг хамгийн том юм тэрнээс тэр хүнээ ааш муутай байна уу, арх удаг байна уу, баян ядуу байна уу надад юус хамаагүй. Зүгээр л худлаа л хэлчихээр нь шууд орхичдаг. Өөрөө би тийм болохоор тийм үү хүн ер нь өөртөө төстэй хүмүүстэй найзалдаг шүү дээ. Таг эсрэг хүн бол нэг юм vibe нийлэхгүй таалагдахгүй байгаад байдаг шүү дээ. Тийм гол юм нь тэр худлаа ярих юм бол тэрнээс одоо миний найз хоцорж болно, миний найз тасарж болно, тий. Миний найз агсан тавьж болно хамаагүй гол нь худлаа л хэлж болох. Soul Lab-ийн ерөнхий эвент тэтгэгч өөрийгөө хайрлын үрээтэй Oxy.